Натурмед уламжлалт сэргээн засах нойрны төвийн шинэхэн подкаст эхлэхэд бэлэн басан байна. За өнөөдрийн зочноор манай төвийн нойр судлаач анагаах ухааны доктор Шүрэн Эмч ирсэн байна. Сайн байна эмчээ? За сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Шүрэн Эмч маань өнөөдөр ярих сэдв нойр сах хурлаг, унтахыг бүү хичээ, сэрүүн байхыг хичээ. За Шүрэн Эмч маш сонирхолтой сэдв гаргаж ирсэн байна. Тэгэхээр өгөөрэй та хүмүүст юу хүрхийг хүссэн бэ? Та юунаас яриа эхлэе гэж бодож байна? За юуны өмнө намайг урьж одоо энэ подкастт оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд ер нь бол нойр гүйдэл гэдэг зүйл одоо Монгол улс төдийгүй дэлхийд дахинд үнэхээр одоо тахал босон сэдв болж байгаа учраас нойр гүйдэд байгаа хүмүүсийн маань буруу ойлголтыг нь одоо засах, зөв ойлголт өгөх, унтахын тийм ундаж нойрсох тийм хэцүү зүйл биш ээ гэдгийг л одоо ойлгуулахыг хүссэн. Нойрны талаар та сонсогчдод ямар мэдээлэл хүргэхийг хүсэж байна? За яг ер нь бол урд нь хит удаа ингээд нойрны талаар мэдээлэл хүргэж исэн. За нойр гэж юу вэ гэдэг юм уу, нойрны тодорхойлж гэдэг юм уу, энэ бол одоо бүх хүмүүс мэдж байгаа. Гол нь одоо ингээд сүүлийн үед одоо ирж байгаа үйлчлүүлэгчдийн маань нэг одоо ижилхэн талууд байгаад байгаа. Яагаад унтахгүй байгаа те нойргүүл гэж яриад байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо ингээд зовир шаналгаан дээр үндэслээд тэр хүмүүсийн одоо юу нь буруу байна? Нойрны талаар ямар буруу ойлголттой байна? Ямар буруу хэв маягтай байгаа? Ямар буруу зуршилтай байгаа те? Тэр зүйлүүд дээр нь л одоо ойлголт өгөхийг хүсэж байна л да. Тийм учраас одоо унтахыг бүгчээ харин сэрүүн байхыг хичээ гэсэн энэ одоо сэдвэр одоо уриалаад одоо хүмүүстэй нойрны талаар ойлголт өгсөн. Ихэвчлэн одоо ингээд ирж байгаа нойргүй гэдэг одоо нойрны асуудалтай гэдээ ирж байгаа хүмүүсийн маань 80 болон 90% нь унтахгүй байна гэд хэлдэг. Ерөөсөө нойргүй гэд. За яагаад унтахгүй байгаа юм бэ? Яг ямар асуудал байна вэ гэхээр ингээд унтахгүй удаан ингээд хөвтөд идэг. Орой одоо 8 9 цаг 20 21 цагийн орондоо ордог. Тэгээ унтахгүй одоо 20 24 цаг 1 цаг 2 цаг болгодгоо. За тэгээд өөрөөр унтдаг. За унтахаараа өглөө ингээд 7 8-ээс сэрнэ. Сэрчээд 11 12 хүртэл ч юм уу те 11 цаг хүртэл ингээд орондоо унтахгүй хөвтөд байдаг гэсэн нэг ийм одоо нийтлэг тал байгаад байдаг байхгүй юу? За тэгэхээр нөгөө хүмүүс маань юу гэж хэлдэг вэхээр яагаад ингээ өглөө 7-8-ээс сэрчээд үргэлжлүүлээ хөвтөд байгаа юм бэ гэд асуухаар одоо ядраад байдаг учраас шүн нойргүй хонс учраас ядраад байна. Тийм учраас жоохон хөвтөх юм бол одоо ядаргаа маань тайлагднаа гэж яриад байдаг. За тэгвэл ингээд орой тийм эрт одоо 20 21 цаг гэж орондоо орчоод яагаад унтахгүй ингээд 24 цаг 1 цаг 2 цаг хүргээд ингээд орондоо хөвтөд байгаа юм бэ гэхээр бас ядраад байгаа учраас одоо унтахынхаа өмнө орондоо орж ингээд жоохон амарна. Дээрээс нь би унтах бэлтгэлээ хийдгээ гэж ярьж байгаа л да. Тэгэхээр яг би нэг практик дээр үндэслээд л одоо яг энэ асуудлыг бид нар яаж шийдэх вэ? Энэ маань үнэхээр одоо хүн болгон дээр байгаад байгаа. Энэ асуудлыг хүн болгонд ойлгуулад өгчихин сон гэсэн л ийм хүсэл байгаад байна л да. За тэгчээд тэр хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр өглөө ингээд 11 12 гэж босоо. Тэгээд өглөө дөнгөтэй нойр мөлөөд ингэж байж байгаад үдээс хоош болохоор ингээд би улам сэргээд идэгаа гэж ярьдаг. За эсвэл энэ хүмүүс маань орой яг 18 19 цаг үед нойр хүрээд унтдгаа гэж ярьдаг. За тэгэхээр энэ одоо бүтцэн одоо нойрны ингээд бүтц маань үнцээрээ буруу байгаад байгаа байхгүй юу? За энэ дээр хамгийн нэгдүгээр юу хэлмээр байна вэ гэхээр ер нь хүний одоо нойр ярихад бол нойрсох хэмжээ гэж юм байна. За насанд хүрсэн одоо 30 40 настай хүмүүс маань 7-8 цаг унтна шүү дээ. Тэрнээс залуу хүмүүс маань бол яг 9 цаг хүртэл хугацаагаар унтаж болж байна. Нас яваад ирэх тусам бидний нойрсох хэмжээ багасна гэдгийг одоо бас ойлгодоггүй. Хамгийн нэгдүгээрт. Тийм учраас одоо ингээд 70 гарсан хүмүүс ирэхээр та ер нь өөрийгөө одоо хэдэн цаг унтах ёстой вэ гэж асуухаар гэж бодож байна вэ гэж асуухаар үгүй 7-8 цаг одоо унтмаар байж тээ гэж ярина. Ихэвчлэн одоо за 6-7 цаг унтчихъя л да гэж яриад байдаг. Гэтэл яг үнэндээ бол 70 гарсан хүмүүс тэр ихтгэл одоо бүр 60-аас дээш наснд бол 8 цаг юм уу эсвэл 7 цаг унтах нь бол ховорхон. Гэхдээ энэ дээр ярихад бол хүмүүс маань нойр нь онцлог л доо. Хүн болгон адилхан заавал тэдэн наснд тэдэн цаг унтах ёстой гэсэн зүйл байхгүй. Одоо хит урт унтдаг хүмүүс гэж байна. Long sleeper гэж ярьдаг те. Одоо заавал 8-9 цаг унтчихэж л нойр нь маргааш нь сэтгэл ханамжтай сэргэлэн цаваа байдаг. Эсвэл одоо богино унтдаг хүмүүс гэж байна. Short sleeper гэж ярьдаг. Энэ хүмүүс маань 4-6 цаг ингээ орондоо унтчаал болчоод маргааш нь сэргэлэн цаваа байгаад байдаг. За энэ дээр бас нэг ойлголт ярихад нөгөө ер нь миний нойр надад одоо яг үүргээ гүйцэтгсэн би сайн унтсан гэдгийг ер нь юугаар мэдэх ёстой юм бэ гэхээр тэр хүн би шөнө унтаагүй би нойргүй гэж хэлснээр ерөөсөө тодорхойлохгүй. Юугаар тодорхойлдог вэ гэхээр маргааш өдөр нь бие махбодод нь сэргэлт авчираад тэр хүн маргааш нь өдөржин сэргэлэн цаваа
явж чадчихэв үгүй юу гэдгээр л тодорхойлдог. Тэгээ яг нөө сайн нойр гэдгийг тодорхойлт байдаг байхгүй. Энийг одоо хүн болгоно маань сайн гэдэг нөө тогтоогоод аваасаа гэж би хүсэж байна. Юу гэхээр одоо миний одоо надад өөргөө гүйцэтгсэн миний сайн нойр гэдэг нь юу юм бэ гэхээр шөнийн турш миний авсан нойр маань өдрийн турш намайг сэргэлэн цовоо нойрмоглохгүй байлгаж чадчихагаа бол тэр сайн нойр байхгүй. Тэгэхээр ерөөсөө нойргүй гэдэг зүйлийг ярихад тэр шүн унтаагүй асуудлыг ерөөсөө ярихгүй. Маргааш өдөр тэр хүн сэргэлэн цаваа өдрийн турш ажлаа одоо бүрэн гүйцэтгэлтэй хийгээд явж чадчихэв. Тэр бүтээлбэр хэлдэг. Ингээд тодорхой хугацаагаар удаан ингээд компьютерийн ард ч юм ингээд суугаад ажлаа гүйцэтгэж байхад хүртэл нойр хүрэхгүй байгаа тэр асуудал бол яг нойр ажлаа гүйцэтгэсэн байна л гэж үздэг байхгүй юу? Би тантай өмнөөс ярилцаад нөгөө шүн одоо жишээ нь 3 удаа сэрдэг тэрийг би асуудал тэгээ би сайн унтаагүй гэж бодоод тэгээ тантай танилцсанасаа ингэ уулзсанасаа хойш ингээд ойлгосон чинь та ингээ өглөө тэр чинь хамаагүй гэж надад ойлгуулад тэгээд би яг тэрэн дээр анхаарахаа биш өдрийнхөө ирч хүчээр анхаарад хэлсэн байхгүй. Тэгэхээр энийг магадгүй бас хүмүүс мэдгүй гэж магадгүй шүү дээ. Шүн сэрэг чинь хэвэн байж болно. Тэгээ миний нөгөө гол ойлголт маань надад хүмүүсийн нөгөө нойрныхын талаар буруу ойлголтыг нь засах ёстой гэдэг дээр хамгийн ихний асуудал нөгөө нойрны талаар боловсралтай байх асуудал байгаа байхгүй. Нойр гэдэг нь юу юм тийм ээ? Шүнжэнгөө би ингээд сэрхгүй л унтмаар байна штэ л гэж хүмүүс яриад идэв. Гэтэл яг үүндээ бидний нойрны физиологи, нойрны биологи гэдэг маань юу юм бэ гэхээр шүн хэвийн одоо нойртой хүн маань шүн 4-5 удаа сэрнэ. Энэ хэвийн багхгүй. Сэрхгүй байвал харин хэвийн биш гэсэн үг. Тэг сэрэх ёстой. Гол нь сэрчээд эргэж унтах нь айгүй чухал гэсэн үг. Гэтэл бид нар одоо яг яадаг вэ? Ямар үедээ бид нар ингээд сэрээд эргэж унтаж чадахгүй байна вэ гэдэг ийм асуудал үүсээд байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг 20 хэдэн настай ч юм 10 хэдэн настай ингээ хүүхдүүд маань мэдээж хэрэг нойрны чанар нь сайн байна, нойрны хэмжээ сайн байна те. Энэ хүүхдүүд одоо тэр 4-5 удаа сэрдэг шүн. Гэхдээ тэр сэрж байгаагаа ингээ бүрэн мэдэрч сэрдэггүй, бүрэн гүйцэд сэрхгүйгээр дараагийн одоо унтах үе мөчлөг нь эхэлдэг байхгүй. Хүний нойр гэдэг маань одоо нэг тийм мөчлөг байдаг гэсэн үг. 60-аас 90 минут л үргэлжилдэг мөчлөг байдаг. Тэрнээс биш шөнийн 8 цагийн турш үргэлжилдэг нойрны мөчлөг гэж бол байхгүй. Нэг нойрны мөчлөг маань шөнийн турш 4-5 удаа давтагддаг. За тэгэхээр хэвийн хүн маань шөнийн турш одоо хамгийн багадаа 4-5 удаа сэрнэ. Бүр 20 удаа сэрэх нь бас хэвийн гэж үзэж байна. Бүр тийм олон. Бүр тийм олон. Сэрдэггүй унтдаг хүн гэж энэ хорвоо дээр байхгүй. Гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр гол нь нөгөө сэрн угаасаа нэг цикл яваад дуусахаар сэрнэ. За тэгээд дараагийн цикл эхэлнэ. Гол нь нас яваад байхаар нас маань ингээд нэмэгдээд байхаар яах вэ гэхээр бид нүдэ нэгээ сэрдэг болно. Сэрээд тодорхой хугацаагаар унтахгүй хэвтдэг болно. Энэ зүгээр бидний хэвийн нойр байхгүй юу? Тэгэхээр энийг л ойлгочих юм бол хүн маань эргээд өөрчлөгдөд миний хэвийн нойр явагдаж байна. Миний нэг цикл яваад дуслаа. Дараагийн цикл маань одоо ингэ явах юм байна гэдэг нь сэтгэл санааны байдалтай ингээ хүний нойрны асуудал айгүй их холбоотой байдаг гэсэн. Тэгээд нэг хэдэн одоо 1 сар ингээ сэрээд ирлээ. Жохон нас яваад ирэхээр тийм ээ 2 сар сэрээд ирлээ. 6 сар сэрээд ирлээ. Инкери хүн яадаг вэ гэхээр сэтгэлэн зовж эхэлдэг байхгүй. Anxiety буюу сэтгэл зовнил, сэтгэл санаа сэтгэл зовоод эхэлдэг. Би яагаад сэрээд байгаа юм бол би тэг яагаад эргэж унтаж чадахгүй байгаа юм бол эдэргээд бодоод ирэхээр эргэж унтаж чадхаа болно л гэсэн. Тэгэхээр тэр сэтгэл санааны байдал, сэтгэл зовнил гэдэг юм одоо хэвийн нойронд маань маш хүчтэй нөлөө үзүүлдэг учраас энэ нойрныхаа талаар сайн эхлээд мэдээд аваач. Тэгвэл бид нар бас хэвийн нойртой байх үндэс болно шүү л гэж хэлэх гээд байгаа санаа маань энэ одоо. Тэгэхээр нойрны боловсрал олох нь маш чухал юм байна. Тэгээд та сая тодорхой зүйлүүдийг хэлсэн. Тэгэхээр боловсрал талдаа өөрт дөө хэлмээр байгаа зүйл танд байна уу? Яг боловсрал гэдэг хэлээс өмнө ер нь яг миний зүгээр ирээдүйн хүсэл болохоор ер нь ингээд нойрны боловсрал гэдэг имийг цэцэрлэгийн наснаас нь ахуулаад ингээд хүн болгонд олгочих юм бол ингээд нойр гүйдэл гэдэг нь өртгөхгүйгээр байх бас боломжтой тодорхой хэмжээгээр тийм ээ нойроо мэдж байгаа учраас тэгээ ер нь нойрны боловсрал гэдэгт нь юу юм бэ гэхээр саяны хэлсэн тийм ээ бид нэр сэрдэг ингээд тодорхой цикл явдаг бидний нойрон дээрээс нь одоо юу гэхээр нэг 4 үе шатыг дамжиж өнгөрүүлдэг тэр нэг цикл нь эхлээд зүүрэмглэх үе нэг 10-15 минут нийт нойрны 10-15% эзэлнэ. Дараа нь одоо хөнгөн нойр буюу нойрны 2 дугаар үе нийтдээ одоо нийт нойрны 45% эзэлдэг байхгүй юу. Тэгэхээр хүмүүс бас яриад байдаг. Би ингээд шүнжэнгөө хөнгөн нойроо унтаал те ингээд сэрчлээ. Зүудэлсээр байгаа л сэрчлээ. Ямиг мэдрээд сэрээдэ нэдэр гих мэтчлэн зүйлүүдийг хэлдэг. Гэтэл нийт одоо нойр одоо унтсан нойр 8 цаг 100% гэж үзэх юм бол тэрний 45 буюу баг хагас хувь нь угаасаа хөнгөн нойр байхгүй юу. За энэний дараа болохоор нойрны 3 дугаар үе буюу гүн нойр гэж зүйл үүснэ. Энэ нь болохоор нэг 18% орчмыг л үүсгэнэ. 20% хүрэхгүй. За энэний дараа нүд хурдан хөдлөх нойр гэж үүснэ. Энэ нь болохоор 18-аас 20%-ыг одоо эзэлдэг. Ингээд
нүд хурдан хөдлөх нойрын маань зүүдэлдэг нойрч гэж нэрлэдэг, сэрхийн өмнөх нойрч гэж нэрлэдэг. Зүйлсээр байгаа сэрчлээ гэл ингээ яриад идэг. Тэр маань зүгээр хэвийн нойрны физиологи нь явагдаж байгаа л тэр. За тэгэхээр ийм уюудыг эзэлдэг. Дээрээс нь одоо нөгөө хүмүүс ер нь бүгдээрээ мэддэг те. Одоо үзүүлэх гээд ирж байгаа хүмүүс маань за энийг бол би мэдээд байна гэж яриад идэг. Тэгээ шөнийн эхний хагаст бидний нөгөө гүн нойр гэдэг зүйл маань аягүй их үүсдэг. Нойрны 3 дугаар үе юм те. Тийм учраас л одоо та нар нэг 10-11 цагт унтаад өгөөч л гэж гуйгаад байгаа юм. Тэр ягаад тэгэхээр тэр гүн нойр гэдэг зүйл маань одоо шөнийн 21-ээс 23 цагийн эхлээд шөнийн одоо 2-3 цаг хүртэл үргэлжилдэг байхгүй. Илүү их хуваар үүсдэг л гэсэн. Үүнээс хойш шөнийн 2 дугаар хагаст бол нөгөө хөнгөн нойр үүсээд яваад байна. Дээрээс нь нүд хурдан хөдлөх нойр үүснэ. За нүд хурдан хөдлөх нойр одоо өөрөөр өглөөгөр ингээд их үүсдэг, их одоо хувийг эзэлдэг учраас зүүдэлсээр байгаа сэрчлээ би ерөөсө болохоо байчаад байна гэдэг. Гэтэл тэр чинь зүгээр шүү дээ. Угаасаа л өөрөөр өглөөгөр тэр нүд хурдан хөдлөх нойр чинь үсэл зүүдэлсээр байгаа л сэрхэн зүв байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр гих мэдчлэн ийм зүйлүүдийг бид нар мэдээд авчвал сэтгэл санаагаараа за би ер нь бол хэвийн нойртой юм байна. Миний нойр аягүй сайн юм байна гэд ботхороо тэр хүний нойрны чанар эрс өөрчлөгддөг юм талтай. Тэнгүүд одоо нойрны бичлэг хийчихээр тэр нь харагдангууд хүндээ тайлбарлаад төгчүүлж авах итгэх бах тий. Хүмүүс чинь шууд хэлгээр жоох итгэхгүй байгаад идэг шүү дээ. Тий, ер нь нотлохоон цурсан зүйл дуртай шүү дээ. Ер нь тийм учраас угаасаа тэрийг тайлбарлаж хүн чухал л да. Тэгээ нойрны бичлэг ерөөс огт унтдаггүй саяхны нэг жишээгээр орон нутгаас ирсэн нэг 60 хэдэн настай эмэгтэйсэн. Би бүр ерөөс огт унтдаггүй 20-30 жил ерөөс унтаагүй гэдэг ингээд айгүй сэргэлэн ингээд цаваа нүдтэй эмэгтэй байсан байхгүй юу. Тэгээ би ер нь ямар ч байсан наад нойрны чин бичлэгийг хийлгэж ээж л одоо би нэг янз болно гэдэг өөрийгөө. За тэгээ тийг нойрны бичлэг хийлгэсэн. Тэгсэн чи тэр хүний ингээд нойрны чанар нь бүр маш сайн байсан. Тэгээд өөрөө бас хэлэхдээ би одоо өнгөрсөн шөнө их сайн унтчих шиг болох юм да гэд хэлсэн огт унтдаггүй хүн маань. Тэгээд ингээд нойрны бичлэгийг тайлбарлаж өгсөн. Одоо ийм үед нь ингэж үүснэ гэдэг ингээд зарим нарийн зүйлүүдийг хэлж өгсөний дараагаар тэр хүн маш их баярлаад за би ер нь унтдгийн байна. Одоо насаараач гэлөө баг QTP нуусан, уулын CP нуусан гэдэг одоо сэтгэц нөлөөт юмнуудыг уусан гэд ирсэн хүн маань одоо би өнгөрсөн шин би нойрны бичлэг хийх гээд имээ уугаагүй мөртлөө би аягүй сайн унтлаа гэд тэгээд үүнээс хойш тэр шинжилгээний хариунд ингээд итгээд биднэрт болоод ингээ зүгээр ярихаар бас цай итгэхгүй байгаа даа шүү дээ тийм ээ. Шинжилгээний хариунд итгээд айгүй баяртайгаар явсан л да. Нойрны эрүүл ахуй гэд маш их хүмүүс мэддэг те. Тэгээд энэ тал дээр та бас нэмээд анхааруулмаар ч юм уу хэлэх зүйл байдаг оо. Тийм байна. Нойрны эрүүл ахуй гэдэг ерөөсөө тэр зүгээр хэвийн нойрсох үндэс суурь байгаад байгаа шүү дээ тий. Одоо нойрны эмгийг нойргууд эднэргээд одоо архаг шатантай биш. Зүгээр л хэвийн нойртой хүн маань нойрны эрүүл ахуй гэдэг юм сахичиж, биелүүлжиж л одоо хэвийн унтнаа л гэсэн. Тийм учраас нойрсон гэдэг бол өөрөө урлаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр яг хэдхэн жишээ дуртахад манайхан бүгдээр мэдж байгаа. Гэхдээ ингээд дахиад сануулад хэлмээр байна л да. За сайн нойрсохын тулд хамгийн эхлээд дасгал хөдөлгөөн тогтмол хийн. Заавал хийн. Өдөр болгон. Тийм, өдөр болгон хийн. Дасгал хөдөлгөөн ярихгүйгээр ер нь бол нойрны талаар ерөөсөө ярихгүй. Тийм учраас заавал дасгал хийн. Яг өдөр болгон гэдэг дээр хүн хүнээсээ шалтгаална, наснаас нь хамаарна тийм ээ. Тэр хүний хөдөлгөөний эрчмээс нь хамаарна. Тэгээд 7 хоногт одоо ядаад 3-аас доошгүй удаа нэг хийхдээ 30 минутаас доошгүй хугацаагаар 3 сараас баггүй хугацаагаар үргэлжлүүлэн тогтмол хийх юм бол тэр дасгал хөдөлгөөн гэдэг зүйл дараа нь өөрийн чинь одоо ингээ хүчлэхгүйгээр дасгалаа хийдэг болно л гэсэн. Энэ тохиолдолд бас нойрны чанар бол илүү сайн байна л гэж үздэг. Тэр хүмүүс маань хэлээд идэг штэ. Гэхдээ яагаад заавал дасгал хийгээд байгаа юм болоо гэх тээ. За дасгал дээр хэлэхэд бас үдээс хойш биш үдээс өмнө хийнэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй байдаг. Ер нь нойрсоос одоо 5-6 цагийн өмнө дасгалаа хийсэн байх ёстой. 8 цагийн өмнө кофегоо ууцсан байх ёстой ч гэдэг юм уу те. Тэдэн цагийн өмнө одоо хурц гэрлээ унтраах ёстой гэсэн ийм заалтууд байдаг л да. Дасгалыг бол үдээс өмнө хийх ёстой. Гэхдээ заавал хийх ёстой. 30 минутаас доошгүй хугацаагаар булчингаа ажилуулад нэлээ эрчимтэй кардио дасгал хийнэ. За хүмүүсийг асуудаг та дасгал хөдөлгөөн хийдгүү гэхээр хийлгүй яг 16 тоод ингээл гар хөлөө хөдөлгөөн сүнэдэг ингээл хийд ингээл орон дотроо байж байгаа л ингээл айгүй их дасгал хийдгээл гэж яриад байдаг тийм үү. Гэтэл яг үндэ нөгөө нойрсоход нөлөөлөх дасгал маань илүү кардио тал руугаа булчингаа ингээд илүү сайн ажилуулад хөлөрг өгöd тийм ээ. Ийм байдлаар хийх ёстой. Ер нь нойр гэдэг чинь ямар биеинд зориулагдсан бэ гэхээр өдрийн турш одоо ажилласан, завгүй байсан тийм ээ. Бие одоо ингээд махалсан, булчингаа илүү их ажилласан. Тэр биеинд л нойр гэдэг чинь зориулагдаж байгаа байхгүй юу? Тэр биеийг амраахын тулд л зориулж байна. Өдрийн 16 цагийн турш одоо завгүй өөрийгөө одоо энерги хүчээ зарцуулсан тэр биеийг шөнийн 8 цагийн турш эргээд нөхөн сэлбээд цэвэрлээд хэрэгтэй зүйлийг нь хадгалаад хэрэггүй зүйлүүдийг нь устгаад тэр булчин энергийн дахин одоо
нөөцлөөд ингээд маргааш өглөө сэрийгээд маргааш хэвийн сайн өдөржин 16 цаг сэргэлэн цаваа ажиллахад зориулагддаг зүйл байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөө ийм үг гэдэг штэ. Өдрийн турш нөгөө нэг өдрийн турш суух завгүй ажилласан, шөнийн турш сэрэх завгүй унтж байгаа энэ хүн бол хамгийн ивэлтэй хүн юм аа гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр манайх нэг л зүйлийг ойлгомоор байхгүй. Өдөржин зүгээр суучаал би ингээд нойргүй байна унтахгүй байна гэдэг. Гэтэл хөдлөөд өгөөч ээ, ажиллаад өгөөч ээ, завгүй байгаад өгөөч ээ гэдэг юм асуудал яриад байгаа. Таныг ярьсан чинь ингээ орондоо унтж байгаа хүнийг ингээд нэг батарейаар цэнэглэж байгаа юм шиг дүр зураг харсан байхгүй. Тэгээ би бүр инээд түрээд ямар сонирхолтой юм бэ гэж бодлоо. Тэгэд таны хийдэг эмчилгээ мандлаар таны мэдгүй заавал эмчилгээгээд нөгөө сүлийн стандарттай эмчилгээ. Тэгэд та хэлж байхдаа бол нойргуудлын шалтгаан бол маш олон. Гэтэ шалтгаанаас үл хамааран ингээд 8 удаа хүн маань ингээд тань дээр явахад одоо бүрэн эмчилэгдэх боломжтой гэж хэлжсэн их сонирхолтой санагдсан. За би CBC эмчилгээг хэлэхээс өмнө нойрны эрүүл ахуйн үлдсэн юмнуудыг ялс дуртчихъя гэж бодож байна. Тэгээд ер нь бол одоо үдээс хойш бид нэр сэргээж хэрэглэхгүй байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Үдээс хойш хүнд хоол идэхгүй, орой шингийн муухгүй тийм ээ. За тэгээ нойрсох орчин чухал учраас нойрсох өрөөгөө маш сайн бэлдэх ёстой. За орны хамтрагч юм уу эсвэл бага насны хүүхдийн асуудал маань өөрөө ингээд нойрыг сэрвэлзүүлдэг учраас тэр зүйл дээр анхаарах ёстой. Тэгээ тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх нь айгүй чухал. Нойрны тогтмол бос байдал маань нойрыг ер нь бол айгүй их өмөлж сүйтгдэг зүйл байгаа даа. Жишээлх юм бол одоо ингээд нойргүйгээд олон жил им ууцсан хүмүүс маань яадаг гэхээр имэндээ дасал болчихноо гэд одоо унтахгүй 3-4 хоногоо нэг имээ уучаал одоо 2-3 хоног сайхан 2 хоног сайхан унтаал айгүй олон цагаар унтаал за тэгэл дахиад унтахгүй гүрийгээл 2-3 хоногоо имээ уудаг гэхэлэр нойр тогтмол биш байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ маань айгүй чухал. Энэ ингээд тэр нойргуул гэдэг нь чинь гол их үүсвэр байгаад шүү гэдгийг ойлгодоггүй. Эхлээд одоо тэр хүн 6 цаг унтна гэж үзэх юм бол өдөр болгон л 6 цагаа унтаач. Нэг өдөр 9 цаг унтаад нэг өдөр 4 цаг унтаж болохгүй шүү гэдгийг бас айгүй хэлж өгмөр санагдаад байна. Жишээлх юм бол амралтын өдрөөр одоо бид нэр хэвийн нойртой ч гэсэн амралтын өдөр одоо илүү ингээд сунж амарчмаар байдаг. Өдөр унтдаг тий. Одоо яг миний хувьд ч гэсэн одоо яг хэвийн нойртой ч гэсэн тэгдэг байхгүй. Ажлын өдөр бид нар ч эрт босоод өдөржингөө ажиллаад орой ингээ унтаад тийм ээ ядардаг юм. Амралтын өдрөөр нь бол унтах гад байдаг. Тэгчээд бас өдөр унтдаг. Гэхдээ хэвийн нойртой хүн бол үргэлжлүүлээд тэр оройн унтна штэ. Гэтэл нойрны асуудал ярьж байгаа хүмүүс маань ингэж болохгүй байхгүй юу? Тийм нойрны асуудалтай хүмүүс маань. Гэхдээ би хэвийн нойртой гэд одоо ингээ нас явж байгаа учраас яадаг болсон бэ гэхээр хагасаа өдөр ингээ өдөр унтчихлаа. Бүтээсэн өдөр унтчихлаа. Тэгэхээр би нэгт хоёрт өдөр нойр хүрхээ болчихсон байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө бол болохгүй. Өөрөлдөн бол тэр маргааш өдрийн нойрноос бид нар хулгайлаад байгаа байхгүй юу? Энэ өдөр илүү унтаад хахаар мэдээж хэрэг тэр чинь илүү унтцсан юм чинь маргааш өдөр унтах нойр маань илүү багаснаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлийг бас аягүй сайн ойлгосоо гэж хүсэж байна. За тэгээ CBC эмчилгээ буюу нойргуудлын үеийн таны мэдгүй зан үеийн эмчилгээгээд маш чухал эмчилгээ байгаа л да. За дэлхийд дахинд бол одоо нойргуудлалтай үед одоо нэгдүгээр игний эмчилгээ бол ерөөсөө CBC эмчилгээ шүү дээ. За CBC эмчилгээнд одоо үр дүн өгөхгүй ч юм уу байх юм бол эмийн эмчилгээ хийн. Энэ хоёрт нь хоёуланд нь болохгүй тэр хүнийхээ байдлаас харж агаад хавсраад хийдэг. Ер нь бол хавсарч их хийж байгаа. Ер нь бол маш сайн үр дүн өгч байгаа. Судалгаа байгаа шүү дээ. CBC эмчилгээг ингээд дангаар нь хийсэн үр дүнг хавсарсан үр дүнтэй болон эмийн эмчилгээтэй одоо эмийн эмчилгээг дангаар нь хийсэн үр дүнг харьцуулахад CBC эмчилгээ дангаараа үр дүн маань одоо илүү байгаад байгаа. Тэгэхээр энэ бол нотлохоон суурилсан маш найдвартай эмчилгээний арга байгаа даа. Тэгэхээр эмгүү эмчилгээний арга те ерөнхийдөө бол яах вэ гэхээр энэ дэр хамгийн гол зүйл бол яг нөгөө төрөний хэлэх гээд байгаа бид нэр энэ буруу ойлголт, буруу зуршлуудыг нь л өөрчилж өгөх гээд байгаа. Майнд буюу одоо ингээд тэр хүний одоо оюун бодлыг нь өөрчлөх гээд байгаа байхгүй юу? Нойрны талаар байгаа тэр буруу зуршил, буруу хэв маягийг нь л өөрчлөхөөр тэр хүний нойр хэвийн болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө сэтгэл санаатай холбоотой, сэтгэл зовнилтой холбоотой энэ асуудлууд дээр нь л ажиллана л гэсэн үг л дээ. Хамгийн нэгдүгээр жишээ нь бол жишээлх юм бол төрөний би нэг одоо урт унтдаг хүний талаар ярьсан шүү дээ. Орондоо сэрүүн эвтэйд байдаг те. Буруу зуршлыг нь хянах гэдэг. Анх нойргуудл үүсгэхэд мэдээж ярих хүн одоо нойргуудлыг үүсгэсэн ямар нэгэн шалтгаан байгаа тийм ээ энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс ер нь бол нойргууд нь тодорхой хэмжээгээр стресс янз бүрийн хүчин зүйл уй гашуу гоник зовлон эсвэл хит баяртай үйл явдал ч юм уу болохоор нойргууд нь тийм үү орондоо тодорхой хугацаагаар хөвтөн унтахгүй хөрвөн ингээ энэ байдал маань архаг шаад 3 сараас дээш хугацаагаар үргэлжилчихээр нөгөө хүн чинь нөгөө удаан хөвтөөд идэг энэ зуршлаа өөртөө бүр ингээд хэрэгжүүлсэн, өөртөө бүр рефлекс үүсгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг нь одоо засна гэсэн хамгийн нэгдүгээрт нь. За жишээлх нь бол 21-22 цагт орондоо орчоод ер нь бол би унтахгүй штэ 1-2 цаг хүрч гिज л унтдаг гэж. Тэгвэл та орондоо ороод унтахгүй юм бол
орондоо орохгүй юу яасан бэ гэж асуудаг байхгүй би. Тэгэхээр үгүй би орондоо ороод одоо нойрсохтой бэлтэн гэж ярьдаг байхгүй. Гэтэл энэ маань бол бэлтгэл биш ээ. Өөрөлдөх юм бол тэр нойр гэдэг зүйлийг нь улам сэрвэл зүйлээд, улам хөнгөн нойртой байлгаад, улам чанаргүй байлгаад нойргууд гэдэг зүйлийг нь дэмжиж байгаа зүйл чинь ерөөсөө орондоо сэрүүн хөвтөд байгаа явдал юм шүү гэдгийг хамгийн нэгдүгürt хэлж өгмөр байгаа. Өглөө бас ирчээд дахиад одоо би ингээ амардаг өөр хийх юм байхгүй юм чинь эдэр гээд ингээд 10 11 цаг хүртэл ингээ хөвтдөг гэдэг. Та тэгээд энэ хугацаанд унтахгүй гэхээр үгүй огт унтдаггүй гэдэг. 3 4 цаг тэгээ одоо орондоо бас ингээ босхгүй хөвтөд авах гэр тийм ээ хөвтөд энэ амарч байгаа. Би унтдаггүй гэдгээ мэддгээл гэж яриад. Гэтэл би босож чадахгүй байна. Би оройтож орондоо орч чадахгүй. Би өглөө орноосоо босч чадахгүй гэдэг энэ хүмүүс маань унтж байгаа гэдгийг шинжлэх ухаан баталсан. Яагаад яаж унтаад байгаа юм бэ гэхээр нөгөөдөл маань зөөрмөглөх нойроор унтаад байгаа байхгүй. Зарим хүмүүс бол хэлдэг те би ингээл унтаад байгаа юм шиг гүүч юм шиг зүлээд байгаа юм шиг эсвэл яг бодоод ч яснэ үү мэдэхгүй байна гэж ярьдаг. Зөөрмөглөх нойроор унтаад байна л гэсэн. Би чадахгүй гэж хэлж байгаа хүн зөөрмөглөх нойроор унтчихна гэсэн. Үнэхээр нойрныхын төлөө санаа зовоод би нойроо сайжруулах гэж байгаа юм бол үнэхээр гүрийгээд за би яг тэр тогтсон цагтаа оронд орно, тогтсон цагтаа сэрүүлгээ тавиад орноосоо босноо гэдэг энэ зүйлийг хийдэг энэ хүмүүс үнэхээр нойрын сайжирдаг. Тэгэхээр энэ олон цаг оронд хөвтөж байгаа маань айгүй буруу гэсэн. Тэгэхээр нөгөө нойрны чанар муудаж байгаа учраас нойрыг шахах буюу нойр сойх эмчилгээ гэдгийг хийж яг тодорхой цагт оронд нь оруулаад тодорхой цагт орноос нь босгодог одоо энэ эмчилгээ одоо жишээлбэл хамгийн наазахын хамгийн ихний эмчилгээ гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө зуршил 100 хоног гэдэг шиг тэгээ 3 сар алчуул гэхээр бас нөгөө архаг нойр гүйдэл гэж чинь. Тэнгүүд энэ буруу зуршил их байгаа гэхээр буруу зуршлыг зөв болгохын тулд доор хойч тантай ингээ 30 хоног ингээ 3 сарын хугацаанд ингээ хамтарч ажиллаж танаар засуулж тэгээ эмчилгээ явуулах хэрэгтэй мэн гэж харагдаж байна тий. Тийм түрүүний хэлсэн нөгөө 8 удаа уулзах хэрэгтэй гэж заавал одоо энэ CBC эмчилгээг хийгээд одоо миний зааврыг дагж байгаа хүмүүс маань яг үнэхээр үр дүнд хүрэх гэх юм бол 6-8 удаа заавал одоо эмчтэй үзүүлж уулзаж одоо ингээд өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хүний нойр гүйдлийн асуудал зөвхөн тэр хүний асуудал биш бас миний асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнийг одоо өчнөө жил ингээд тэр буруу зуршлыг ингээд өөртөө бий болгох зөв хүний нойрыг буцааж хэвийн болгохын тулд заавал хамтдаа хийх ёстой гэдгийг хэлмээр байгаа даа. Тэгэхээр тийм ер нь бол алив зуршлыг одоо хэрэгжүүлэхийн тулд өөрөөр хэлбэл тархинда шинээр одоо ингээд рефлекс үүсгэн гэсэн үг шүү дээ. Энийг хийхийн тулд тодорхой үнэхээр хугацаа хэрэгтэй. Гэтэл хүмүүс маань 3 4 удаа оролдож үзчихэд өө чадахгүй болохгүй гэд ингээ хайчдаг. Төвчээртэй хүмүүс маань бол бүр маш төвчээртэй явдаг. За ингийн тулд одоо яадаг вэ гэхээр нэгдүгээр тэр майнд буюу оюун ухааныг нь өөрчилнө. Хоёрдугаарт нойрны тэмдэглэл гэж юм хөтлөлдөг байхгүй. 7 хоногор ер нь 7 хоногт нэг удаа ирээд уулзах хэрэгтэй. Тэгээ тэр хүн гол нь яг өөрөө ярихаар нэг өөр яг тэмдэглэлээр үнээр бичгээр тэрийг нь харахаар бас өөр бодиттой үнэхээр үр дүнтэй байгаад идэг. Тэгэхээр тэрэн дээр нь одоо хідэн цагт орондоо орсон, хідэн цаг сэрүүн хөвтсөн, хідэн цагт унтсан, шөндөө хідэн удаа сэрсэн тийм ээ. Өглөө хідэд сэрсэн, орноосоо хідэд боссон гэдэг дээр орондоо байсан цаг, унтсан цагийн одоо ялгаагаар л ер нь тэр хүнийг эмчлэх гээд байгаа гэсэн үг л дээ. Ийм байдлаар бол хамгийн доод нь 2-3 сар үнэхээр шаардлагатай байдаг. Тэгжээж үнэхээр төгс үр дүнд хүрнэ. За нойр гүйдэл гэдэг унтахгүй байгаа шөнүүд бол тодорхой хэмжээгээр үүснэ. Түүнээс хойш одоо би дахиж хизээч одоо нойргүй орондоо байхгүй гэж бол бодож болохгүй. Хүний амьдрал чинь одоо янз бүрийн зүйл тохиолдох учраас тийм ээ. Тэгэхээр дахин одоо тэр нойрны асуудал үүсгэд нөгөө хүн чинь өөртөө ингээд зуршлаа ингээд тогтоочихсон учраас тэр дараагийн асуудлыг даван туулахад айгүй амархан болтгоо гэсэн үг дээ. Нойрго одоо жишээ нь 10 жил болчлоо гэхэд яагаад 2-3 сар одоо үр дүнгээ үүсгэхийн тулд гүрийж болохгүй юм бэ гэдэг асуулт төрөд байгаа хэрэг тий. Яг үнэ тий. Яг нэг айхтар гүрийх хэрэггүй зүгээр л одоо ингээ эмчийн заавраар зөвхөн эмчийнхаа үгэнд итгэдэг ер нь бол нөгөө ярьдаг шүү дээ манай ардын тий. Ер нь эмчилж байгаа эмчтэй итгэхгүй бол тэр хүн угаасаа өчнө итгэхгүй шүү дээ гэж ярьдаг. Тэгэхээр энэ итгэл үнэмшил сэтгэл санааны байдал гэдэг бол айгүй чухал байхгүй. Тэгэхээр яг нөгөө эмчийнхэн заасан зааврын дагуу нойрны тэмдэглэлээ хөтлөөд ирнэ. Дуулууртай байна л гэсэн. Тэгээ дээрэс нь өөртөө сахилга баттай байх ёстой гэсэн. Тэгээд одоо яг 30 хоногийн юм уу 7 хоног та яг тэдэн цагт орондоо ороороо тэдэн цагт орноосоо босоорой гэдэг ийм одоо зааврыг өгнө. Тэгэхээр яг л тэрний дагуу хийн. Дээрээс нь орондоо одоо унтахгүй 20-30 минут хэвтэх юм бол орноосоо босох хэрэгтэй байхгүй юу? За энэ зүйлийг бас аягүй сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ зүйл дээр манайхан бүдэрдэг, алддаг, орноосоо босч чаддаггүй ч юм уу. Тэгэхээр тэр хүн маань нөө зөрмөлөх нойроо унтаад байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүний нойр маань шөнийн турш хичнээн урт орондоо байгаад байгаа ч гэсэн чанаргүй бүх юмыг мэдэрч унтаад байна. Би ингэж унтаад байна гэж яриад байгаа. Энэ асуудал үүсдэг байхгүй юу? Тэгэхээр босох ёстой гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр одоо орондоо ороод ер нь бол хүн унтъя гэж ерөөсө бодох хэрэггүй байна шүү дээ. Яагаад тэгэхээр
би унтмаар байна. Одоо би өнөөдөр унтахгүй би маргааш одоо ажиллаа хийж чадахгүй те. Өнөөдөр би заавал унтмаар энэ чи нойр ирээч. Унтахгүй болохгүй штэ гэд ингээ хамаг байдгаараа тэр зүйлийг авахгүй л хичээгээд хахаар нөгөө зүйл маань улам цаашаа яваад идэг шүү. Тийм болохоор зүгээр хайчих тийм ээ. Зүгээр орчих. Унтъя гэж битээ хичээ харин сэрүүн байхыг хичээ. Сэргээрээ бодох ёстой л гэсэн. Тэгээд унтахгүй бол 20-30 минут бол орноосоо босно. 10-15 минут өөр өрөөнд ороод ортой өрөөнд биш өөр өрөөнд ороод ойр зуурын өөрийгөө сэргийхгүй зүйлийг хийн. Буцаад орондоо орно. Дахиад 20-30 минут унтахгүй яах вэ гэж яг асуудаг. Дахиад 20-30 минут унтахгүй дахиад босно. Шөнийн турш хідэн ч удаа давтаж болно. Шүнжэнгөө би унтдаггүй гэж ярьдаг хүмүүс тэгвэл орондоо хөвтөж яах юм бэ? Тийм биз дээ. Зүгээр босоод хөвтөөд тэгэх юм бол үнэхээр үр дүнгийн үзнэ гэдэг зүйл дээр би одоо айгүй их акцент өгч нөлжлүүлэх штэ хэлдэг л дээ. Шүн басаад кино үзэж болохгүй шүү гэж. Шүн басаад кино үзэж болохгүй, дэлгэц үзэж болохгүй, гар утас үзэхгүй, өөрийгөө хит сэргээх зүйл хийхгүй тийм ээ. Хит сонирхолтой зүйл хийхгүй. Зарим хүмүүс би шүн босоод цай чан жуугаад юм идээд эдэр гэж ярьдаг. Тэгснэ гэрээ цэвэрлээ ай шингээ угаагаад ингээ яриад байдаг. Ингэж болохгүй, сэргээхгүй, өөрийгөө сэргээхгүй. Жаа уйтгартай ном унших юм уу? Судоку тоглох юм уу, будах юм уу, сүлжих юм уу, нэхих юм уу те зөөлөн сонголт хийх юм уу, хөгжим сонсох юм уу те амсгалын дасгал хийх юм уу те булчингаа суллах, итгэвтэй чангал суллах дасгал хийх юм уу зүйлүүдийг цөөхөн минут хийж байгаа буцаад орондоо. За энэ зааврыг өгөхөр хүмүүс маань яа гэхээр 40 минут 30 минут ингээ сэрүүн байж байгаад инглээ гэд. Тэгээ би унтахгүй штэ л гэ яриад байдаг. Гэтэл яг ингээ нарийн нюанстай зүйлүүд дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм аа. Нойр гэдэг чинь өөрөө бол уул нь маш гоё урлаг байгаа учраас зүгээр өөрөө эмчийн зааврын дагуу өөр юмд битгий санаа за өөртөө битгий гэдэг зүгээр энэ эмч ингэж хэлсэн учраас би ингэнэ гэдэг итгэл дээр л ер нь явагддаг зүйл байхгүй юу. Тэгэхээр найрс хурлагт суралцах буюу хэвийн найртай болох гэж одоо явах тэр нэг аялал гэж би хараад байгаа байхгүй. Энэ аялалд эмчтэйгээ хамт явах хэрэгтэй тий. Мэргэжлийн хүнтэй хамт яваад юу нь болж ийн болохгүй нь тэгээ хоёулаа тэрийг шийдэл цаашаа ингээл урамшуулагдаад хамтдаа алхаад тэгээ тэр нэг урлагт суралцсан юм байна шүү дээ. Тэгэхээр тий маш сонирхолтой яриа өгсөн одоо шүрэн эмчтэй баярлалаа. Тэгээд одоо хоёлаа подкаста төгсгий гэж бодож байна. Тэгэхээр та одоо сонсогчдтой үзэгчдтэй хандаад одоо хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? Сая яриаг үлдээчлээ дээ гэсэн зүйл байл. Нойр гэдэг зүйлийг ингээд одоо нойргүйдчлээ гэж бодохоор энэ айгүй хэцүү зүйл те. Би одоо ингээд дууслаа. Одоо би ингээд насаараа нойргүйгээд унтсан ч өөрийгөө унтаагүй сэтгэл хангалуун биш. Одоо нойрондоо сэтгэл хангалуун биш нойргүйдэлтэй хүмүүс маань нойргүй хүмүүсийн маань баг 90% эзэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр сэтгэл санаа гэдэг зүйл ер нь нойртой маш их холбоотой шүү гэдгийг л маш их сайн хэлмээр байна. Тэгэхээр одоо нойрныхон боловсролыг олж аваад нойрны эрүүл ахуй гэдэг зүйлээ мэдээд нэмчийнхэн зааврын дагуу яваад энэ чинь ингээ биелүүлж ивэл юм амархан зүйл юм байна гэдгийг амталж мэдхийн болвол нойр гэдэг чинь өөрөө маш сайхан зүйл шүү гэдгийг л одоо хэлмээр байна л да. Амттай мэдчих жаа шиг санагдчихлаа. Тэгээ үнэхээр гоё яриаллаа. Нойр гудлыг шийдэж болно. Тэгээ нойр сахтуурлагт суралцъя гэж шүрэнч маань гоё сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Тэгээд дараагийн подкастаар өөр инженер орно. Тэгэхээр та бүхэн маань асуулт байвал бас онцгойлон шүрэн эмчээс асуух асуулт байвал манай пэйж хуудас руу орж болно. Бас YouTube хуудас руу ороод комент хэсэгт нь бичээд асуултаа асуугаарай. Тэгээ анхаарсанд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрцгөөрэй.